Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол эсийн амьдралын эргэлт. Уг хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчдад зориулан бэлтгэсэн болно. Эсийн амьдралын эргэлт. Эсийн амьдралын эргэлтийг өөрөөр бид эсийн мөчлөг гэж нэрлэдэг. Эсийн амьдралын эргэлтийн ихэнх хугацааг интерфаз эзлэх бөгөөд интерфаз нь G1, S, G2 гэсэн үндсэн 3 үе шаттай. Мөн эсийн амьдралын эргэлтэнд интерфазаас гадна метод хуваагдал мөн оролцдог. Метод хуваагдал хэдий 4 үе шаттай ч гэсэн бөөмийн хуваагдал, sieving-ийн хуваагдлыг алдаагүй явуулах зорилготой байдаг. Ингээд дүгнэж гэх юм бол интерфаз G1, S, G2 гэсэн 3 дэрд үе шаттай, метод хуваагдал профаз, метафаз, анафаз, телефаз гэсэн 4 дэд үе шаттай байдаг. G1 буюу анхдугаар завсар нь метод хуваагдал болон ДНХ-г нийлэгжлийн үе шат хоёрын хоорондох завсар гэсэн. G1 үе шат нь эсийн өсөлт явагдах бөгөөд үүнд шаардлагатай мэдээллийн эренхий энзим бусад уургуудын нийлэгжил ихээр нэмэгддэг. Мөн дээрэс нь ДНХ агуулгын ертөнцрүүдийн тоо олширдог. Харин S үе шатнд ДНХ-г нийлэгжил явагдах бөгөөд үүний үр дүнд хоромсоом хоёрчлагддаг. Хоромсоом хоёрчлагдана гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хроматидаас тогтдог байсан хоромсоом хоёр хроматидаас тогтсон X хэлбэрээ олно гэсэн. Харин G2 үе шатнд ДНХ нийлэгжих болон метод хуваагдлын хоорондох завсрын үе шат юм а. G2 үе шатнд хоромсоом хоёрчлагдах явцад ДНХ-г нийлэгжил ямар нэгэн алдаагүй байна уу гэдгийг хянахаас гадна метод хуваагдал явагдахын хамгийн өмнөх үе шат учраас эс бүрэн бэлтгэгдэж өсөж хөгжих процесс нь хангалттай болох ёстой гэсэн. Эс метод хуваагдлаар хуваагдаж байна гэдэг нь физикээр тайлбарлавал ямарваа нэгэн ажил хийж байна гэсэн. Тэгэхээр ажил хийхэд энерги шаардлагатай. Амьд бие энерги их үсвэрээ хоол хижээл байдлаар биедээ оруулдаг. Тухайн хоол хижээлээ энзимийн тусламжтайгаар цаашлаад эцсийн задралуулах амьсгалын тусламжтайгаар задлдаг. Тэгэхээр эсийн амьсгалыг явуулдаг гол ертөнцөрөл митохондрий. Тэр G2 үе шатнд митохондрийн тоо олширч шин бодисыг ихээр задласнаар амьд биеийн ашиглах боломжтой GPA буюу 3 фосфорт аденин гэсэн энергийн хэлбэрийг ихээр бий болгосноор эс метод хуваагдал шаардлагатай энерги бий болгодог. Тэгэхээр G2 үе шатнд эсийн хуваагдал бэлтгэх хамгийн сүүлийн үе шат байдаг ахнаа. Ерөнхийд нь интерфаз үе шатыг дүгнээд хэлэх юм бол эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлыг бэлтгэх буюу метод хуваагдлаас үүссэн төлөс их эсийн дайдлаа болтлоо өсөж хөгжих процесс явагддаг гэсэн үг. За ДНХ хоёрчлагдах гэдгийг сайн ойлгоогүй хүмүүс байвал энэ зургийг сайтар ажиглаарай. Нэг хроматидаас тогтдог байсан хоромсоом хоёр хроматидаас тогтдог болсон байгаа нь харагдаж байна. За дараагийн бидний хэлэлцэх зүйл бол метод хуваагдал. Метод хуваагдлыг бид биеэсийн хуваагдал гэдгээр нь маш сайн мэддэг. Яагаад гэвэл нэг биеэсээс хоёр биеэс үүсдэг. Тухайн биеийн үүсэж байгаа төлөсүүд их эстэйгээ яг ижлэх маягаар онцлог. Яагаад фемат гэдэг үгийг улаанаар томоор тодор бичсэн юм бол метод хуваагдлын профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн үе шатуудыг хүүхдүүд хөвчлэн дараалалаар нь цээжилж чаддаггүй. Харин дараалалаар нь цээжлэхийг хүсэх юм бол ингээд эхний үсгийг ингээд фемат гэж тогтоож юм бол амархан байдаг. За профаз үе шатнд явах процессыг харуулсан хөдөлгөөн зургийг сайтар ажиглаарай. Интерфаз үе шатнд ихэвчлэн удамшлын материал бол хуваагдаагүй тайван байгаа учраас утаслаг хэлбэртэй буюу хроматин хэлбэртэй байдаг. Харин профазын үе шатнд энэ утаслаг маань эрчлэгдэн мушгирч X хэлбэртэй буюу хромосом хэлбэртэй болтгоо. Мөн профазын үе шатнд бөөмийн бүрхүүл бөөнхөн уусан харагдахгүй болдог бөгөөд ингэснээрээ бөөмийн дотор байсан хромосомууд эсийн сивэнд эмх замбраагүйгээр байрладаг. Мөн дээрэс нь эсийн төв буюу централууд эсийн туйл руу салан хөдөлгөө. Метафазын үе шатнд эсийн төвүүд эсийн хоёр туйлд хурж хоорондоо ээруулэн уцалгаар холбогддог. Хромосомын эрчлээс дээд цэгтээ хүрэн центромер нь харагдахуйц болдог. Хромосом уг центромерээрээ эсийн төвүүдийн үүсгэсэн ээруулэн уцлагт бэхлэгдэж цаашлаад хромосомууд эсийн экваторын дагуу игнэн жагсдаг. Энэ үед хромосомын эрчлээс дээд цэгтээ хүрсэн байдаг буюу өөрийн төгс бүтцийг олсон байдаг учраас хромосомын бүтцийг судлахад хамгийн тохиромжтой үе шат бол метафаз юм. Метод хуваагдлын хамгийн богино хугацаанд үргэлжилдэг хамгийн бага үйл ажиллагаа явагддаг үе шат бол анафаз. Энэ үед эсийн төвүүд ээруулэн уцалгаа агшааснаар хромосом центромерийн хэсгээрээ хоёр салж хроматидуудаараа эсийн хоёр туйл руу хөдөлгөө.
Телофазын үе шатнд эсийн 2 туйлд очсон хроматидыг тойрон бөөмийн бүрхүүл эргэн үүсэх бөгөөд үүнийг нь кариокинез гэж нэрлэдэг. Харин цитокинез буюу эсийн мембран 2 салж 2 төлөөс үүсэх процесс амьтан ургамлын эсэд харилцан адилгүй бага зэргийн ялгаатай явагддаг. Амьтны эсүүдэд бол тус зурагт харуулсны адил мембран гаднаас дотогш чиглэлтэйгээр салдаг бол ургамлын эсэд эсэргээрээ дотроос гадагш чиглэлтэйгээр эсийн сивэм салдаг. Үүнийг нь цитокинезийн процесс гэж хэлдэг. Хүүхдэд цитокинезийг мөн митоз хуваагдлын 5 дахь үе шат гэж андуурдаг. Энэ бол үгүй юм аа. Митоз хуваагдлал 4 үе шаттай процесс аа. Митоз хуваагдлын ач холбогдол. Митоз хуваагдлал маш олон төрлийн ач холбогдолтой бөгөөд жишээл гарган дурдвал өсөлт, бэлгийн бус үйлчлэгийг нөхцөлдүүлэх, нөхөн түлжилт явуулах, дархлааны системд оролцох гэх мэт. Мэдээж бидний биеийн хэмжээ, урт, өргөн, өндөр цаг тутамд өөрчлөгдөж байдаг нь ялангуяа бага насны хүүхдэд өөрчлөгдөж байдаг нь митоз хуваагдлын эрчимтэй холбоотой. Митоз хуваагдал хэдий ч нэ эрчимтэй явагдаж байна. Төдий ч нэ хүүхдийн өсөл, хөгжил илүү хурдан байдаг. Митоз хуваагдлын хурд удаашрах нь биднэрт хөгшрөлтийн процессыг бий болгодог. Мөн дээрээс нь бэлгийн бус үйлчлэгийг нөхцөлдүүлдэг. Хуваагдах үржил, хэсэгчлэгдэх үржил, спороор үржих, вегетатив буюу ургал эрхтнээр үржих, дахиалах үржил гэх мэт бэлгийн бус үржлүүд ч мөн адил митоз хуваагдлаар нөхцөлддөг. Мөн дээрээс нь нөхөн түлжилт бидний биед явагдаж буй маш олон процессуудын дүнд эсүүд хөгшөрж өгөх, гэмтэж өгөх гэх мэтчлэн байдлаар өгч хорогддог. Тэгээд үүнийх нь оронд шинэ эсүүд митозоор үүснээр нөхөн түлжилтийн процесс маань явагддаг. Дахиад дээрээс нь дархлааны системийн голлох эсүүд болох Б-Т лимфоцитууд дархлааны халдварын үед ихээр орширдаг. Энэ нь ч мөн митоз хуваагдлын үр дүн мөн. За энэ зурагт хэсэгчлэгдэх үржлийг харуулсан байна. Далайн од гэх амьтан бол өвөрмөц нөхөн түлжилт сайтай амьтан, регенерат сайтай амьтан гэж хэлж болно. Тэгээд биеийн тасархай бүр нь шинэ амьд организм болж чаддаг. Өөрөөр хэлбэл митоз хуваагдал маш сайн явагддаг гэсэн үг. Мөн дээрээс нь бид нар тасалгааны ургамлаас ишийг нь тасдаж яваад эсвэл навчийг нь эсвэл үндсийг нь гэх мэт ингээ ургал эрхтнийг нь тасдаж аваад түүнээс нь шинэ ургамал ургуулдаг. Энэ мөн вегетатив үржиллийн жишээ бөгөөд үүнийг нөхцөлдүүлж байгаа процесс бол митоз. За дахиад дээрээс нь гидрагийн дахиалах үржил, ургамлын өсөлт, мөн дээрээс нь нэгс замгуудын үржилч гэсэндээ мөн митоз хуваагдлаар явагддаг. За үүний дараа мэдэх ёстой зүйл дахиад митоз хуваагдлалтай холбоотой сонирхолтой зүйл гэвэл үүдэл эсүүд байна. Үүдэл эсүүд гэж юу вэ? За үүдэл эс гэдэг бол өөрөө маш олон төрлийн эсүүдийг үүсгэх чадамжтай митоз хуваагдлын өндөр эрчимтэй эсүүдийг бид бол үүдэл эс гэж нэрлэдэг. За үүдэл эсийн ерөнхийдөө 3 хэлбэр байгаа. Яг ямар 3 хэлбэр байгаа вэ гэдгийг одоо бид ярилцъя. За бид бол анх бүрэлдэхүүн бий болохдоо эерийн бэлгээс нийлснээр үүсэн үр тогтсон үнгээс буюу зигот байсан. Тухайн зигот буюу нэг ширхэг гэсэн ямар ч эсэдийг үүсгэх чадамжтай тотипотент үүдэл эс байсан гэсэн үг. Ямар ч төрлийн эсийг үүсгэх чадамжтай тотипотент үүдэл эс. Бидний зигот буюу зиготоос цаашлаад өөрх өөрөл маань хэдий хүртлээ энэ шин чанараа хадгалсан бэ гэхээр анх бид бол зигот буюу нэг эс байсан. Тэр митоз хуваагдлаар хуваагдаад 2-9 митозоор урахад 4-9 гих мэтчлэн геометр барьерасаар эсийн тоо өсч байлаа. За ингэж өсөх явцдаа энэ хөврлийн хөгжлийн явцдаа 16 эсээс тогтсон хөврөл хүртлээл энэ тотипотент үүдэл эсийн шин чанараа хадгалдаг. Түүнээс хойш плюрипотент үүдэл эс болдог. Плюрипотент үүдэл эс нь яах вэ гэхээр бидний бүхий л эд эргэтэн тогтолцоонуудыг үүсгдэг гэсэн. За плюрипотент үүдэл эсийн зарим нь
болохоор дахиж ингэж ялгуурлалжин хөгжих дифференциацид орохоо болоод дахин ингэж хуваагдхаа болоод тогтмол эдийг зарим нь үүсгдэг бол зарим нь энэ үүдэл эсийн хэв шин чанараа хадгалж үлддэг. Тэрийг нь мультипотент үүдлэс гэж бид нэрлэдэг. Мультипотент үүдлэсийн хамгийн төгс жишээ бол шавь чимгэнд агуулж байгаа цусны эсүүдийг үүсгдэг үүдлэс байгаа. Энэ нь дийлүүнд очиод дифференциацлагдаж ялгууржин хөгжөөд зарим нь улаас, зарим нь цагаас, зарим нь ялтас эс болтгоо. Тэгэхээр тэр бол мультипотент үүдлэсийн жишээ байх нэ. За ингээд зураг болон бичвэрүүдийг тэмдэглэж авч болно шүү. За үүний дараагийн ярих сэдэв буюу хавдар. За хавдрын эс бол хяналтгүй эсийн хуваагдлын дүнд үүсэж байгаа гэсэн. Яагаад хавдар бидний биед бий болдог вэ? Хавдар гэж юу вэ? Хавдрыг хэрхэн яаж устгадаг вэ гэдэг талаар бүгдээр одоо хэлэлцье. Метод цуврагтал бол 4 үе шатыг дамждаг. Ямар ч алдаагүй явагдаж их эсийн гений материалыг 100% борлсон 2 төрөл эс үүсдэг. Гэтэл метод цуврагтлын процессыг хяндаг генүүдэд мутац буюу өөрчлөлт үүснээр метод цуврагтлын хяналт алдагддаг. Гэхдээ ихэвчлэн энэ мутацид орсон эсүүд ихэнх үедээ ч юм уу эсвэл цагаан эсийн үйл ажиллагаар устгагддаг боловч зарим тохиолдолд устгагдаагүй эсүүдийн эрчимтэй хуваагдлаар бидний биед хавдар гэдэг өвчин үүсдэг. За хавдар нь зөвхөн манай улсад төдийгүй олон улсад нилээд томоор яригддаг хүндхэн сэдэв байгаа учраас бид үүнийг заавалчгүй судлахгүй болохгүй. Мөн дээрэс нь дахиад метод хуваагдaltaй эсийн амьдралын циклтэй холбоотой учраас заавал үзэх хэрэгтэй. За ийхүү хяналтгүй хуваагдлаар үүссэн эсийг нь бид хавдрын эс гэж нэрлэдэг. Харин мутацид орсон тэр хяналтын генийг нь онкоген өөрөө хэдийн мутацид ороогүй байгаа үйл ажиллагаа нь хэвэн байгаа ч гэсэндээ мутацид орох өндөр эрсдэлтэй генийг нь протоонтоген гэж нэрлэдэг юм. За хавдар ерөнхийдөө бол хэд хэдэн шалтгаанаар үүсгэгддэг. Ихэвчлэн амьдралын буруу зуршил, мансууруулах бодисын хэрэглээ, хөгшрөл, экологийн бохирдол гэх мэт маш олон зүйлээр үүсгэгддэг бөгөөд үүнийгээ ерөнхийд нь карциноген гэж нэрлэдэг, биологийн, химийн, физикийн гэж ангилдаг. За хавдрын эсийг хэрхэн яаж устгадаг вэ гэхээр бидний биед бол цаг тутамд ингээ хавдрын эсүүд цөөн тоогоор үүсч идэг. Үүнийг бол бидний ялангуяа цагаан эс Т лимфоцитууд бол тамж устгадаг. Тэгээд тэр доор бол харуулсан байна. Ногоон өнгөөр Т лимфоцитыг улаан өнгөөр болохоор яг хавдрын эсийг харуулж байгаа. Тэгээд яаж хэрхэн яаж цагаан эсүүд тэр хавдрын эсийг устгаж байгаа вэ гэдэг, хэрхэн яаж дайрч байгаа вэ гэдгийг харуулж байна. Дээдлийн зурагт болохоор хавдрын эсийн үсэрхийлэх шин чанар, хурдтай хуваагдах шин чанарыг нь харуулж байна. За хавдрыг яагаад хортой хоргүй гэж ангилдаг вэ гэхээр хоргүй хавдар гэдэг нь харьцангуй удаан эсүүд нь методоор хуваагддаг, харьцангуй удаан хуваагддаг. Дахиад дээрэс нь өөр эргэтэн рүү үсэрхийлэх халдах нь бага байдаг. Тэгээ яагаад гэдэг вэ гэхээр тухайн хавдрын эсүүд нь газар аймаг тусгай хайлсан бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг учраас харьцангуй аюул багтай. Гэхдээ эргэн тойрныхаа эсүүдэд даралт үзүүлж байдаг. Хэрвээ тархинд хоргүй хавдар үүсэх юм бол илүү их аюултай байна гэсэн үг. За дахиад дээрэс нь хортой хавдар гэдэг нь бол маш их хурдан хуваагддаг, үсэрхийлдэг, тийм өөр эргэтэн рүү тардаг. Яагаад тарж байна гэхээр хавдрын эсүүд нь цусны урсгалд ч юм уу эсвэл тунгалахын судсанд орсноор бусад бие рүү тардаг. Тийм хавдрыг хортой хавдар гэж нэрлэж байгаа. Энэхүү тархаж байгаа үзэгдэл нь болохоор метастаз гэж нэрлэж байгаа. За хортой хавдар бол ихэвчлэн эргэтний эсүүдийн бүтцийг өөрчилснөөрөө тэгээ маш их хурдтай хуваагдсанараа жишээлбэл элгэнд хорт хавдар үүслэхэд элгэний ихэнх хэсэг бүтц нь өөрчлөгдчих юм бол үйл ажиллагаа явуулж чадахгүй гэх мэтчлийн байдлаар бидний богино хугацаанд үхэлд хүргэдэг аюулт өвчин байгаа даамаа. За бидний хамгийн сүүлийн ярилцах сэдэв бол эсийн хоромсоомын бүрдэл буюу кариотип. Кариотипийг дахиад өөрөөр бөөмийн бүрдэл гэж хэлдэг. За хамгийн ихний зурагт эрүүл хүний бөөмийн бүрдлийг харуулсан байна. За эрэгтэй хүний 23 дугаар хос хоромсоомыг, эмэгтэй хүний 23 дугаар хос хоромсоомыг сайдар ажиглаарай. Нэгээс 22 дугаар хос хоромсоомууд бол
бүгд X хэлбэртэй эрэгтэй эмэгтэй хүнд яг ижилхэн байгаа хэрнээ 23 дугаар хоромсом нь эрэгтэй хүнд XY, эмэгтэй хүнд XX. Тэгэхээр эмэгтэй хүнд дандаа X хоромсом, эрэгтэй хүнд нэг Y хоромсом байдаг гэсэн. Тэгэхээр X хоромсомыг авсан эр бэлгээс үр тогтгоо, Y хоромсомыг авсан эр бэлгээс үр тогтгоо гэдгээс шалтгаалдаг учраас эр хүн бол хүйсийг тодорхойлдог байх нэ. За 23 дугаар хос хоромсом хүйс тодорхойлдог учраас 23 дугаар хос хоромсомыг бэлгийн хоромсом гэж нэрлэдэг. А 1-ээс 22 дугаар хос хоромсом бол тухайн хүний өндөр байх юм уу, нам байх юм уу, өргөн байх юм уу, бүтгэн байх юм уу гэх мэт биеийн шин чанаруудыг тодорхойлдог. Учраас 1-ээс 22 дугаар хос хоромсомыг биеийн хоромсом буюу vegetative хоромсом, 23 дугаар хоромсомыг бэлгийн хоромсом буюу generative хоромсом гэж нэрлэдэг. За бид нар хэрхэн яаж ийм хос хоромсомын бүрдэлтэй болсон бэ гэдгийг эргэн санах хэрэгтэй. За сперматозоид ундгээс хоёр нийлэн зигот үүсгэх процессыг бид үр тогтолт гэж нэрлэдэг. За энэ үед бол бэлгийн эсүүд сайн ажиллах юм бол NN бүрдэлтэй буюу аваас ирж байгаа сперматозоид 23 хоромсомтой, ээжд байгаа ундгийн эсэл 23 хоромсомтой нийлээд зигот нь 46 хоромсомтой. Тэгээд ингэснээрээ хоромсомынхон тоог тогтмол хадгалж чадчихна гэсэн. За үүнээс ажиглах юм болвол бидний 46 хоромсомны 23 ааваас 23 нь ээжээс ирсэн байдаг гэсэн. Тэгээд энэхүү ааваас ирсэн 1-р хоромсом, ээжээс ирсэн 1-р хоромсомтой өндөр, өргөн, урт, хэмжээ, центромерийн байрлал, генүүдийн локус зэргээр яг адилхан. Ийм хоромсомыг гомолог хос хоромсом гэж нэрлэдэг байна. За үүнээс үзээд бага зэргийн дүгнэлт хийх юм бол бидэнд байгаа удамшлын мэдээллийн 50% нь ааваас 50% нь ээжээс ирсэн байдаг. Гэхдээ генүүдийн нойлох хуулийн зарчмаар нэг бол аавгаа дүүрээсэн, нэг бол ээжигээ дүүрээсэн, нэг бол холио дүүрээсэн гэх мэтчлэнгээр байдаг ахнаа. За хүний биед бол 23 гомолог хос хоромсом байдаг гэсэн. Тэгэхээр энэ гомолог хос хоромсомоос хэд хэдэн дүгнэлт хийж болох нь юу байдаг вэ гэхээр зүйлийн хоромсомын тоо бол ямагт тэгш байдаг. Бэлгийнхээ хоромсомын тоо бол биеийнхээ хоромсомын тоос ямагт 2 дахин бага байдаг. Тэгжээж тухайн зүйл хоромсомынхон тоог тогтмол хадгалдаг гэсэн дүгнэлтүүдийг хийж болтгоо. За ингээд өнөөдрийн та бүхэндээ танилцуулах хичээл маань үүгээр дуслаа. Хичээлийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрэгтэй байсан болов уу гэж найдаж байна.